Энэ харин төслийн зуух гин шинээр тарааж өгсөн юм байна тий. Сая айлуудаа өгсөн. Зү тэгээд эн чинь гэхдээ ялгаагүй л тэгэл утаа гаргадаг зуух үстэй тий. Утаа гарна. Ер нь бол чигшл амар утаа юу л ихтэй штэ. Дулаан барилтын хувьд бол байсан. Дулаан гайг хтайжгүй. Гэхдээ тэгэл гэр ороололт чи ялгаагүй утаанууд бол тэгэл гарсаар л авч штэ. Гарсаар утаа бол өстой өглөө бол өстой айхтар штэ. Ер нь хэдэн цагийн үед хамгийн их утаатай байдаг? Өглөө жохоо үдээс хойш оройхон болгонгод айлууд жохоо их утаа байна. Тэгэл Өглөөгөр тэгэл нэг 8-9 гэхэд бол ер нь л утаа ихтэй. за хэдүүлээ одоо тэгвэл нэг агаарын чанарыг туршиж үзцгээе. За тэгэхээр түрүү ингээд бидэд бас ярилцлаа те ингээд утаа угаасаа маш их байна мэдээж галт үлж байгаа юм чинь. За тэгэхээр харин энэ утаа одоо яг хүний биед хортой эсэх одоо төвшөнд яаж хүрж байгааг мэдхүү. За энэ нь яаж одоо хортой ямар хор уршигтай вэ гэдгийг та нэг мэрэгжлийн зүгээс тайлбарлаач бидэнд. Тэгэхээр манай монголчууд яадаг вэхээр гадаа ингээл өвөл утаатай болол манараад ирэхээр ингээл амар утаатай байна. Гадаа ингээл одоо нүгэлцэн хар утаа байхгүй болохоор утаагүй ингэж ойлгодог. Гэтэл гэрт дотор болвол одоо ямар ч үйлрэлд гал төлжил байгаа болвол гэрт дотор одоо агаарын бохирдол ялгарх бүрэн магадaltaй харагдахгүй болохоор энэ байхгүй гэсэн үг ерөөсөө биш. Яагаад гэвэл тэр хүний цус руу ороод бүр тархин цус харах зүрхний шигдээс болоход нөлөөлдөг тэр юмнууд чинь хүний үснээс 20 дахин жижигээс жижигхэн хэмжээтэй байдаг. Тэрийг одоо бид нар яаж мэдэх вэ гэхээр хэмжиж л мэднэ. Тэгэхээр хэмждэг одоо ийм багажнууд байдаг. Ер нь олон улсад ч гэсэндээ хүмүүс хэрэгэлдэг. Тэгэхээр энэ хэмждэг багаж нь юу вэ гэхээр яг энэ одоо сая миний хэлээдсэн тоосон цэцрийн бохирдол гэдэг одоо яриад байгаа одоо PM 2.5 гэдэг наадтай багажны чинь хамгийн дээдл дээр байгаа. Энэ нь болохоор хүний цус одоо уушгаар ороод цусны өвчнөд нөлөөлдөг ийм байгаад байгаа. Харин одоо угаарын хий бол жишээлбэл угаарын хий мэдрэгчийг улцаас бол тараасан энэ бол бүр ингээд амин насны нөлөөтэй байдаг учраас тараасан байгаа даа тий. Тэгэхээр энэ угаарын яг энэ мэдрэгчдэр бол температур байхгүй, чигшил байхгүй, дээрэс нь болохоор яг энэ ажиллаж байгаа үгүн ч мэдэгдэхгүй байгаад байна тий. Гэтэл энэ дээр бол за яг CO-гийн хэмжээ ямар үед өсөж байгаа, гал төлөхөд ихсэж байгаа мó, яаж төлөвлөх ихсэж байгаа, утгаад намын онгоолгоод ихсэж гинүү, эсвэл тэр одоо хаалтаа яндангийн хаалтаа хийхээр ихсэж гинүү гэдгийг харуулад түүнээсээ сэргийлэх арга хэмжээг иргэн өөрөө авахд зориулсан юм зорилттой байна. За тэгвэл энэ дээр одоо яг энэ манай одоо бидний байрлаж байгаа гэр дотор агаарын бохирдол ямар байгааг хэдүүлээ яг тестээр нь харъя да. Тий. Тоосон цэцрийн бохирдол гэдэг байгаа. Энэ нь болохоор сая миний яриадсан яг зүрх судасны өвчин нөлөөлдөг, тархинд сарах, зүрхний шигдээс болоход шууд нөлөөлдөг гэдэг нь одоо олон улсад батлагдсан. Энэ бохирдол бол яг одоохондоо бол энэ Монголын стандарт 50-аас бол арай бага байна. Харин дэгдэмхийн органик нэгдэл буюу энэ хавдар төрүүлэгчнэр болохоор ер нь агаар дээр байх ёсгүй. Эднэр бол ингээд бага хэмжээтэй байна. Энэ бол гэхдээ яг будагтай, шохотой ангид бол бүр хэдэн зуун гараад явдаг. Веб энтер цэцгэд бол бүр 1000 давдаг юм байлээ. Тэгэхээр харьцангуй бол бага байна. CO2 буюу одоо энэ амьсгалаар гардаг энэ хий бол бас одоохондоо болвол яг стандарт хэмжээнээс бол бага хэмжээтэй байна. Тэгээд хэрвээ энэ бохирдуулагчдэр ингээд ихсээд энэ одоо 700-гийн шар зураас руу очиж сая бид нар ярьж байгаа хооронд те энэ ингээд дэгдэмгийн органикнаас 150 болоод ирж байна. Тэгэхээр эдгээр яваад улбар шар дээр улаан дээр очих юм бол ер нь шараасаа эхлээд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй түвшин рүү очиж байна. Улаан дээр очиод бүр сигнал дуурайд эхлэх юм бол ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол энэ хүний эрүүл мэндэд маш сөрөг нөлөөтэй бүх насны хүмүүст бол анхаарах хэрэгтэй гэдэг дохиод дуурдаг ийм аппарат байгаа. За дөнгөж сая гал төлсөн. Тэгээ гал төлөхөө оронд бол мэдээж утаа гарцсан байна. Тэгээд PM 2.5 нь болохоор 999 гэдэг дээд хязгаартад болчихсон. 999 гэдэг тий. Бүх юу нэгсчих шиг боллоо тийм байна. За одоо харин бидэнд нэг шийдэл байна. Энэ бол одоо нэг эхлэл брендийн хийсэн агаар цэвэршүүлэгч байгаа. За энийг ажиллуулж үзье. Тэгээ хэдэн минутын дотор энэ агаар цэвэрхэн болох нь хэдүүлээ турчна. Одоо ийм юм байгаа. Энэ гэрэл ингээ улаан байгаа шүү дээ. Энэ автоматар өөрөө энэ PM 2.5-ыг их байна гэдгийг ингээ харуулж байгаа. Тэгээ энэ дээр энэ тоотой. Одоо жишээлбэл энэ дээр 900 давцсан явж байна. Энэ алиугаар ороод алиугаараа гарч байна. Ингээ 360 градус ороод тэнгүүтээ дээгүүрээ ингээ гарч байгаа юм. Тэнгүүтээ энэнийх нь фильтр нь болохоор HEPA гэдэг нэг фильтр байгаа. Тэр нь болохоор 99.99% одоо тэр нөө нарийн ширхгийг цэвэрлэнэ гэдэг байгаа байхгүй. Тэгээ 60 м2-ыг нэг цагт 6-аас 7 удаа цэвэрлэнэ гэж байгаа. Тэгэхээр одоо нэг ийм гэр орооллын гэрийг бол нэг 20 минутанд бол 100% бол цэвэрлэхээр байгаа даа. Тэр яг агаар цэвэршүүлэгч бас энэ бол ингээд
бүх талаараа сорж штэ. Энэ бол одоо ингээ 360 болохоор шууд та ингээл ханаг газар ер нь тавьчих юм бол сороод дэшигээ агаарыг нүлээх. Энэ ингээ 160-аас доош бууж их шүү дээ. Тийм байна. За одоо бас яг 20 минутын өмнө дөнгөж сая одоо харуулсан шүү дээ. Одоо энэ нөгөө нэг за одоо 20 минутын өмнөх агаарын чанар болон за 20 минутын дараах агаарын чанар одоо энэ дээр харагдаж байна. За одоо энэ дээр нь болохоор 999 гэж зааж ирсэн бол одоо 138 болсон байна. Тэгээ 20 минутын дотор тэгээд ер нь бол энэ агаар цэвэршүүлэгчийг 24 цагийн турш одоо гэртээ хасаалттай байлгах хэрэгтэй. Тэгэх юм бол та байнгын цэвэр агаараар амьсгална гэсэн үг. Тэгээд байнгын одоо орчны бохирдолгүй тоосгүй одоо амьдрах боломжтой болж байна гэсэн үг. За тэгээд энэ бүтээгдэхүүнээ өрх гэр болгон гэртээ авч тавиараа тэгээд лизингээр худалдаалж байгаа шүү. За та дөнгөж гал түлэх үед ямар их утаа гарсныг харсан тий. Тэгээд айгүй их бохирдолтой байна гэж штэ юмч маань. За тэнгүүд энэ бүтээгдэхүүнийг одоо ингээд дасааснаас хойш 20 минутын дотор нөгөө бохирдол нь айгүй бага болоод буурчлаа. Тэгээ ингээ 24 цаг асаах юм бол ерөн сайн юм байна. Тэгэхээр та ерөнхийдөө үргэлжлүүлээл гэртээ асаагаад байгаараа тэгээд эхлэл брэндийн зүгээс Steakhouse-ын зүгээс танд энэхүү агаар цэвэршүүлэгчийг бэлгэллээ. За тэгээд цэвэр агаартай Улаанбаатарын төлөө.